бага насанд тохиолдсон ямар нэгэн харилцааны trauma идэхгүй бол том болсон хойно дахин давтагдах магадлал нь даруй бараг 90% гэж хэлдэг. Тэгэхээр магадгүй одоо харилцаан дээр тулгараад байгаа асуудал хүүхэд насны харилцаа, одоо хүүхэд насны trauma ялангуяа ээнэгшил хэр байсан бэ гэдгээс их хамаарах гэдэг. Тэгэхээр ээнэгшил гэж юу вэ гэдэг үгийг тодорхойлох хэрэгтэй болж шүү дээ, тийм ээ. За, эхийн эвлэгээс гарлаа хүүхэд, ээж, асран хамгаалагч хин нэгний үнэр, хин нэгнийг тэр 5 мэдрхүүгээрээ мэдэрнэ. Хүүхэд бол тэр чигээрээ мэдрэмж өгнөөс ангид шүү дээ. Мэдрэмжээр ингээ холбогдно мөн үү? Тэр холбоо харилцаа бат байх юм бол буюу ээж, асран хамгаалагч, аав хүүхэд уйлах үед хүүхэд зүгээр л хэрэгцээгээ уйлаад илэрхийлнэ мөн үү? Тэр үед юу хэрэгтэй байна? Тэрэнд нь мэдрэг хандаад хариу үйлдэл үзүүлээд одоо сүгэ өгөх хэрэгтэй бол өгүүлээд хураалах хэрэгтэй бол хураалаад ингээд бид нэр ингээ асардаг мөн үү? Тэр юмаа хэр сайн хийж хэр их хэрэгцээнд нь балчир үед нь мэдрэг хандсан байна. Тэр хэмжээгээр ээнэгшил тогтдог.